өдрийн телевиз Чингис хаан үндэсний музей хамтран үзүүлж байна. Музейд суралцгая. Инхүлээ. Хөө инхүлээ. Яасан бэ? Би өчигдөр арай заяа ганц ивэртэй. Тэгээд бас далавчтай морин дээр өөрийгөө суугаад нисээл олон шууттай яриад найз болж нэг зүудэлсэн. Тэгээд ганц ивэрт нэрээ байд юм бол дөө. Кинон дээр зөндөө гардаг л чинь байдаг л хэлгүү дээ. Эсвэл байж байгаад устдаад үгүй болчихсон юм болов уу? Би л Монгол кинон дээр ганц ивэрт тухай ганц шаарж байгааг байна өө. Би сонссон. Шотланд улс өөрсдийнхөө бэлэгдэл тандныг ганц ивэрт болгосон гэж манай эгч найзтайгаа ярьж ирснийг нь би сонссон. Хөөх, тийм үү? Тэгвэл хоёлаа археологчоос асууя л да. Тэгээл та. Сайн уу? Та юу хийж байгаа юм бэ? Бид хоёр ганц ивэртийн талаар яриад байж байна. Археологч кинон дээр гардаг ганц ивэрт байдаг шүү дээ, тий. Тэр манай Монголд байдаг юм болов уу? Таарын ярьжсэн ганц ивэрт амьтан хүүхдүүдээ домгийн амьтан баггүй юу? Бүр олон мянган жилийн өмнөх хүмүүс өөрсдийнхөө төсөөллөөр гаргаж ирсэн амьтан. Домгийн амьтан гэхэр үлгэрийн амьтан гэсэн үг үү те? Тэг үлгэр домгийн амьтан хүүхдүүдээ яг байгаль дээр байдаг амьтаас арай ингээд өөр хөвшинчтэй байдаг шүү дээ тий. Жишээ нь ингээд араатай амьтан мөртлөө жигүүртний далавчтай ч юм уу. Зарим нь болохоор бид нар эвэртэй амьтныг бол ингээд хоёр эвэртэй амьтныг л хөвчлээ хардаг шүү дээ тийм үү. Тэгвэл одоо бидний яриад байгаа амьтан маань нэг эвэртэй тий. Манай Монголын ч гэсэн түүхэнд бас дүрсэн үлдсэн тохиолдол байдаг. За энэ үлдсэн тохиолдол нь юун дээр байна вэ гэхээр бүр эртний юм олдуур дээр нэг эвэртэй амьтны дүрс хадгалагдаад үлдсэн байдаг. Хөөх тийм үү? Ямар олдуур вэ? Одоо бидний амьдардаг улс маань ямар нэртэй вэ? Монгол улс. За тэгвэл манай Монгол улс маань бүр 2300 гаруй жилийн өмнө бас өөр нэртэй байсан. Хүннүгийн эзэнт улс. За хүннүгийн эзэнт улсын үед маш том газар нутагтай. За одоо бид нар нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан нийслэлтэй байсан. За мэдээж нүүдэлчд учраас бас мал аж ахуйгаа эрхэлдэг хүмүүс байсан тий. За тэгээ олон өөр мэрэгжилтэй гар урчууд гэж байсан. Тухайн үед өөр одоо олон төрлийн ажил хийдэг хүмүүс бас байсан. За тэгээ хүннүгийн эзэнт улс маань 400 гаруй жил оршин тогтносон. За тэр үед таарын сая ярьсан нэг эвэртэй амьтны дүрсийг энэ адууны тоног хэрэгсэл дээр дүрсийг гаргаад үлдээсэн тохиолдлууд одоо бүр 2300 жилийн өмнөх олдуур нь одоо олцсон байхгүй юу? 2300. Тийм ээ. Сонирхолтой байна уу? Сонирхолтой. Таяр тэгвэл домгийн амьтан гэж ямар амьтан байдгийг бэ гэдгийг сая сонссон юм чинь тэр цаг үеэр аялах хүсэж байна уу? Хүсээн. За тэгвэл би таярыг домгийн ертөнцөөр аялуулъя. Тэгээл та. 1 2 3. Үе, төлгөөнө. Тэрийг хараа. Энэ одоо юу вэ? Морь гэхэд хэцүү юм да. Ганц ивэртэй ах юм. Аль хоёул очиж харъя. Хөөх, энэ юу вэ? Аль хоёул холоос очиж үзье. Хөө, энэ нөгөө археологч яриад байсан бэлэгт гөрөөс биш үү? Тийм ээ. Ганц ивэртэй, далавчтай. Хөөх, энэ ч бас амтай, нүдтэй, мөнгөлөг өнгөтэй юм биш үү? Хоёулаа бэлэгт гөрөөс харсан байна. Yes! Ямар гоё вэ? Би энийг харна гэж ерөөсөө бодоагүй. Би археологч худлаа хэлээд байна л гэж бодсон штэ. Сайн байна уу хүүхдүүдээ? Бэлэгт гөрөөс яриад байна уу та? Харин тий. Та ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ? Таны эвэр гэх юм уу? Уулзарсан зүс чи ямар гоё юм бэ? Таны хөлчин бас морины туурайтай адилхан юм байна. Та бас морь шиг хурдан давхиж чаддаг гэсэн үг үү? Тийм ээ. Энэ бол миний эвэр. Би нэг эвэртэй. Харин морины туурайнаас ялгаатай салаа туурайтай болохоор намайг гөрөөс гэдэг юм. Тэгэхээр та хоёр намайг бэлэгт гөрөөс гэж дуудаж болно. Бас нэг гайхалтай зүйл хэлэхэд би нисдэг. Далавчтай байсных нь учир нь энэ л байсан байх шүү дээ. Та яагаад хоёр биш нэг эвэртэй байгаа юм бэ? Хүннүгийн ард түмний санаа зорилго нэгдмэл нэг байхыг бэлэгдэл болгож
намайг нэг эвэртэйгээр төсөөлөн шүтэж ирсэн юм. Тэгэхээр би хүннүүчүүдийн эв нэгдлийн бэлэгдэл болсон домгийн амьтан билээ. Намайг сайн харвал жигүүртний далавчтай, морин сүултэй, гөрөөс биетэй, нэг эвэртэй гэх мэт олон амьтны шинжийг агуулсан байдаг. Тийм биш дээ. Намайг ингэж дүрсэлснээрээ хүчрхэг гоёмсог болохын зэрэгцээ хүннүүчүүд эв нэгдлийг хэрхэн эрхэмлдэг байсныг мэдэж болох юм. Би зүүдлээд байна уу да? Алин намайг нэг чимхэд өгөөч. За эн чин боддоо. Чи зүүдлээгүй. Үнэхээр гайхалтай юм аа. Зүүд биелэн гэж энийг л хэлдэг байх та. Хурдхан шиг л найзаатай очиж хэлэх юмсан. Соёлын салшгүй үнэт өвөө өвлөн дэлгэрүүлж буй хүүхдүүд та нартаа баярлалаа. Дараа дахин ирээрэй. Баярлалаа танд. Баяртай. Баяртай. Ахилчоо. Бид хоёр уулзаад ирлээ. Таны хэлсэн үний юм байна. Та гэхдээ бид хоёртой цуг явсан болч. Тэгээ бас яг таны хэлсэн шиг морь шиг. Гэхдээ эвэртэй, бүлгэр хоёрнуудтэй, яг л туйлаа шиг цэгтэй. Тэгээ бас даалгавчтай. Бүр нисдэг гэсэн гээл бод. Тийм үү. Та хоёрт үнэхээр гоё байсан уу? Тийм ээ. Бэлэгт гөрөөс ч бас маш их баярлсан баха. Одоо хүртэл намайг мартаагүй хүүхдүүд та нартай баярлаа гэд бид хоёрт их талархсан харагцаа. Харин тий? Бэлэгт гөрөөстөө та хоёр удаан ярьж чадсан уу? Бид хоёр тийм ч удаан ярьж чадаагүй. Тэгээд танаас нэлээд юм асуух гээд яарад бид хоёр хүрээд ирлээ. Бэлэгт гөрөөс бид хоёрт хүннүүгийн уйчууд намайг их шүтдэг. Бэлэгшээдэг гэсэн. Тэгээд тэр тухай та юу мэдхүү? За яагаад бэлэгт гөрөөсийг бэлэгдэлт амьтнаа болгодог байсан бэ гэхээр бэлэгт гөрөөс маань нэг эвэртэй гэсэн тийм үү? Тэгээд нэг гэдэг маань хүүхдүүдийн юм олон салаа биш цул байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр хүннүүчүүд нэгдмэл байсан гэдэг утгаар бэлэгт гөрөөсөө нэг эвэртэйгээр ингэж төсөөлсөн бахана. 2000 жилийн өмнөх хүннүүгийн эзэнт улсад холбогдож байгаа зүйлийг бид нар яаж судалж шинжилдэг вэ гэхээр за археологийн матлаг судалгаа явагдав. За дээрээс нь сурвалжийн баримт гэдэг маань бүр олон мянган жилийн өмнө бичиж үлдээсэн зүйлийг сурвалжийн баримт гэдэг. Археологийн дурсгал гэдэг маань бүр олон мянган жилийн өмнөх зүйл нь яг ингээд эртний чигээрээ олцсон зүйлийг археологийн дурсгал гэдэг багхгүй юу. За тэгвэл сая та хоёр харсан бэлэгт гөрөөс маань хаанаас олцсон бэ гэхээр хүүхдүүдээ 2000 гаруй жилийн өмнө нүүдэлчэд язгууртнаа оршуулахдаа маш том юм бунхан босгодог байсан байхгүй юу. Тэр бунхныг археологчид малтад судалсан чинь язгууртныг булшнаас нь тийм маш гоё юмсаг ходрох хүмүлтрэг илэрсэн. Ходрох хүмүлтрэг гэдэг зүйлийг ер нь та хоёр мэдхүү? Мэдгүй. За тэгвэл морины имэйлийг мэднэ те? Мэднэ. За морины имэйл ингээ морин дээр имэйл тогхоор за морь ингээд газрын уруу ч юм уу нэг бол өксүр зам руу явхаар морины имэйл нь ингээ наашаа цаашаа холбироод хөдөлдөг байхгүй юу. За тэгвэл ходрох хүмүлтрэг болохоор имэйлний наашаа цаашаа ингээ хөдөлгөөнийг хязгаарлаж өгж байгаа бэхэлгээ. Хоёрдугаарт болохоор ходрох хүмүлтрэгтэй ингээ морийг харах юм бол маш гоё сүрдмээр харагддаг байхгүй юу. Алтаар хийдэг тэр чимэглэн мөнгөөр хийдэг. Тухайн хүмүүс хараад энэ язгууртны сүүхт эргийг хөлөлсөн морин явж байна. Энэ язгууртныг авч явж байгаа морин байна гэж тэр чимэглэлийн нас ингээ хараад мэддэг байсан маа. За тэгээд тэр бүр 2300 гаруй жилийн өмнө хэрэгжилжсэн ходрох хүмүлтрэг маань хүннүүгийн язгууртны булшнаас олцсон. За тэгээ худрах хүмүлтрэг гэдгийг сая гуруулаа ярьсан шүү дээ тий. Тэгэхээр адууны тоног хэрэгсэл нэгдүгээр бэхэлгээ болдог, хоёрдугаар тухайн хүний ямар хэрэгэм зэрэгтэй хүн бэ гэдгийг илэрхийлдэг зүйл ахна шүү дээ. Хэлбэр нь болохоор зөөвөн, бөөрөн хийгээд өөр янз байгаа. Тэгээ материал нь болохоор алт мөнгө, хүрэл гэдээ бас өөр алдсан гэж ярьсан тий. Тэн дээр саяны таарын уулзсан бэлэгт гөрөөсний дүрс байдаг. Тийм үү? Долгионоо чи хаттай юм аа. Долгионоотой адилхан Чингис хаан бас нэг эвэртэй амьтан буюу бэлэг гөрөөстэй уулж исэн тухай түүх томог байдаг. Чингис хаан уу? 3 янзаар бичсэнийг би та хоёрт ярьж өгье заа юу. За юу гэж бичсэн байдаг вэ гэхээр эхнийх тэр нь болохоор Чингис хаан аян дайнд яваад за тэгээд ихэд аян дайнд явах чинь ганцаараа явахгүй шүү дээ тийм үү. Маш олуулаа явдаг. За тэгээд тэр үед болохоор бэлэгт гөрөөс дагж явж байгаад хүний хэлээр ярьж исэн тухайас бичсэн байдаг. Хоёрдугаарт нь болохоор Чингис хааны зүүдэнд орсон гэж бас бичсэн байдаг. За уулзсан тухай нь болохоор бэлэгт гөрөөсийг Тэнгэрийн амьтан гэж бас тэмдэглэж үлдээсэн байдаг. Сурвалжийн мэдэн дээр. За тэгээ энэ амьтан бэлэгт гөрөөс маань надад дохио өгж байна гэж үзээд Чингис хаан аян дайнаа зогсоогоод буцаж байсан тухай тэмдэглэдэг. Тэгэхээр энэ нь биднэрт томог болон бас сурвалжийн мэдэн дээр ингэж бичигдэж үлдсэн байна. Долгионоо яг чамтай айлах юм биш. Яг л
дүүдэл самтантайгаа маргааш нь уулзаад За өнөөдөр та хоёр маш мундаг байсан учраас би та хоёрт ходрох хүмүүлдэргэний чимэглэлийг бэлгэлэхээр авчирсан. Зөвөм хэлбэртэй, дугуй хэлбэртэй тэгээ дээрээ бэлэгт гөрөөсний дүрс байдгаа гэд. Тэгээ өнөөдөр маш их зүйлийг мэдэж авсан учраас та хоёр энийг авч яваад гэртээ очиж бас яах вүлээ? Хадгалаад бас найзуудаа аав ээжтэй ярьж өгөн те. За мэ. Баярлаа. Түүх домгийн ертөнцөөр аялуулж бид хоёрт ийм их зүйлийг мэдүүлж өгч байгаа археологч ихчтэй баярлаа. Түүх соёлоо шимтэн судалдаг та хоёртаа бас баярлалаа. Энэ бол музейд суралцах нэвтрүүлэг. мужид суралцгая.